сайдангийг хэрхэн яаж угсардаг талаар одоо детальчилж зөвдгөө мэдээллийг өгөх болно. Сайдангаа угсрах өмнөх нөгөө араа мэдрээ зангидж чинь тий. Энэ дээр одоо ямар үйл явцуд байх вэ? Дараалал нь эхэлж байгаа нь болохоор нөгөө цонхны араамныхаа C төмрийг зангидж чинь амлгааныхаа хэсгийнхаа C төмрийг зангидж байгаа. Энэ проб төмрийг 15 см зузаантай энэ эрдэс хүн дулаалга хийж байгаа. А тэгэхэд бол проб төмөр ингэж хөндөй байрлаж байгаа учраас энийгээ бэхлэхийн тулд цаана ханда пүрүс бэхэлж өгч байгаа. А пүрүсөө одоо тэлэгчээр ойрхон ингэж тогтоогоод бат бөх тогтоож өгнө. А тэгээд дараад нь энд нь пробтой зангидна. Пробтой зангидахдаа энэ пробч өөрөө юм үдгчтэй ингэж хоорондоо гэж үддэг байгаа. Тэгэхээр энийг пүрүслүүгээ бэхэлж өгч байгаа. Проб төмрөө хэвтэйгээр нээж байгаа учраас энийг босоо нээж байгаа байхгүй. яг Японоос нь оруулж ирдэг Кемью гээд брендийн металл сайданг. Одоо бол өнгөний сонголт нь бол бүр ингээд 30-40 дээшээгээ. Одоо яг ингээд нэг чолоонууд өрөө тавьсан юм шиг тийм эсвэл нэг бэлтаашигч гэдэг юм уу. Эсвэл одоо нэг дотор талд байдаг нэг гоёлын гоё ирекнүүд байдаг. Өргөн одоо зураастай ойрхон зураастай ч гэдэг юм уу. Хөвлөн том жижиг янз бүрээр. Тэгээ бүр ингээд доторлогооны гоё ингээд тийм хавтангууд байдаг. Тийм одоо хавтангууд юм шиг. Тэрэн шиг гээд яг хүн одоо нөгөө өөрийнхөө ямархуу байдалтай хавтан сонгох уу гэдэг дээр сонголт нь бол маш их байгаад байгаа байхгүй. Энэ бол хэвтэйгээрээ сайдныгаа хийх тохиолдол 60-аар явна. Тэгнэ. Одоо босоогоор хийж байгаа учраас энэ бол Хамаагүй хамааралтай биш юм шүү дээ. хамааралтай биш. Баашингийнхаа нөхцөл байдлаас шалтгаалаад хийж гэнэ. Хөвийн хийсний дараа энийг тавина тий. Тий. Бөөнгөн яг ус чигнээс хамгаалж Хамгаална. Хамныхаа хэсгээр нөгөө босбай төмөр бүх юмаа зангидаад дулаалгаа хийгээд гадуур нь нөгөө усуур тусгаарлагч бүгдийг хийгээд одоо яг сайдинг хийхэд бэлэн болчиход байгаа тийм. Тэгэхээр сайдинг хийхэд бол яг ямар дараалалаар юунаас эхлэх вэ? Сайдны ихтэй хамгийн түрүүнд эхлэлийг тогтооно. За. Эхлэл төмөр. Тэр нь бол энэ төмөр. Одоо энэ дөө сайдныг сургаж авах байхгүй. За. Тогтоочих юм байна тий. Тий. Энийг ингээд юугаар тэгшүүсээр үзээд тааруулсан байгаа. Тэгээд тогтоочих. Ингээл хан дээрээ шууд сүрөвдчих юм байна тий. тий. Өөр нэг сүртэй бол байхгүй юм шүү дээ тий. Энэс хоёр сайдныг залах болчихж штэ. Залгаас хийж байна. Тэгэхээр энэ залгаасан дээр ордог. Зөв. Энэ болохоор тэрнийхэн зам нь таг нэг тустай байгаа. Хоёр талдаа Тий. юутай хөвөлтэй энэ дээр нь ингээд доор дээрээс Тийм орж таг нь болохоор ингээд тий. Яа одоо сайдынгаа ингээд байрлуулж тий. Босоогоор нь хийж байгаа гэж байна. Болон хийхдээ энийгээ дараад дарчих юм шүү дээ тий. Тэгээд дараад энэ дээр нь ширвэхтэй. За энийг одоо ширвэдэх шаардлагагүй ч тий. Залгаас хийж байгаа штэ. Урт нь хөрөхгүй ч залгаж байгаа. Тэрийг энэ одоо эхлэлгүй доороо залгаж байгаа учраас энэ богоох нь ингэж эхлэлтэй орж байна. Ингээд эхлэлтэйгөө орчих юм. Ингээд гүцэд орж. За цонхныхаа амлгаа яг энэ булангаар дарж байна. Энэ булан өөрөө энэ тагтай. Таг нь одоо энэ шүрүүпээ хааж байгаамаа. Тэгээд энэ баг тал руу ингээд зөхөд төмөр сайдныг хийсэн учраас энэ доотлын одоо ус гоожод орох хэсэг байвал энд дүүн ингэж зэлкондож өгнө. Гадна татна ялгаа байхгүй. Нөгөө цонхны амлгаатай адилхан энэ сайдны энэ амыг нөгөө булан төмрөөр 90 градусын булан төмрөөр ингэ дарж байгаа. Тэгээ булан төмрөө энд нь шөрөвтөд
Дээрээс нь таг шургуулна. Металл сайдинг нь ямар үүрэгтэй, ямар бүтээгдэхүүн бэ гэхээр энэ болохоор үйлдвэрээс 10 жилийн баталгаатай байгаа. Өнгөний гандалтын тест нь 15 жил хийгдсэн байгаа. Ямар ч гандалт одоо бууралт, өнгөний хувиралт өгөөгүй байгаа. Тэгээд бас давхар галын хамгаалалттай байгаа. Дуу чимээний хамгаалалттай байгаа. Бид нар бүгдээрээ л ардаа лабораторийн данаад өгнөлтөдтэй байж байгаа. Хамгийн өндөртөө Японы заавар нь бол нэг 20 метрийн өндөрт бол хийж болно гэдэг заавартай.